Эдийн засгийн өргөтгсөн зөвлөлийн хурлаар 545 сая Америк долларын хөрөнгө оруулалтын гэрээ үзүүллээ. Унгарын OTP банк Монголд салбараа нээх албан ёсны хүсэлт гаргалаа. Монголын цэвдэг 60 жилийн дараа бүр мөсөн устгах эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд 194 шалгуулагч эсэлтийн шалгалтад 800 оноо авчээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдөр Монгол улсад хагас тэрбум гаруй Америк долларын хөрөнгө оруулалт татах боломж бүрдлээ. Энэ бол ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөлийн Unlocked Mongolian Economy өргөтгсөн хуралдааны авчирсан үр дүн юм а. Энэхүү хөрөнгө оруулалтаа Монгол улс гадны хөрөнгө оруулагчдад үүд хаалгаа боддоор нээж эрх зүйн орчноо тогтвортой, найдвартай болгож чадсныг илтгэх хамгийн том баталгаа гэж ерөнхий сайд ярьлаа. За та бүхний санаж байгаачлан өнгөрсөн жилийн Монголын эдийн засгийн чуулганы үеэр ерөнхий сайд учрлын зүгээс яг энэ хөрөнгө оруулалтын хуулиа баталж чадахгүй бол дараа жил бид Монголын эдийн засгийн чуулганы зохион байгуулахаа болио гэж бол хэлж байсан. За энэ дэж хөрөнгө оруулалтын хуулиа баталж чадаагүй. За нөгөөтэйгүүр бас эдийн засаг тодорхойгүй нөхцөл байдлуудад тулж байгаа учраас эдийн засгийн чуулганыг бол хойшлуулах ийм шийдвэрийг бол гаргасан байдаг. За гэхдээ нэгэнт гадны хөрөнгө оруулагчдыг урьдчилсан. За нөгөө хэд нь бол Монголд ирэх хүсэл сонирхлын аль хэдийн илэрхийлж гисэн байсан учраас за ийм өргөтгсөн уулзалт хэлбэрээр зохион байгуулъя гэдэг бол шийдлийг олоод өнөөдөр энэ уулзалтыг бол зохион байгуулж байгаа. За энэ үеэр бол бизнес эрхчлөөний хуулийг дагуулдуулаад за хөрөнгө оруулалтын хуулиудад бусад бизнесийн чөдөр тушаа болоод исэн хуулийн заалтуудыг авч хийсэн гэдэг бол тайлбарыг бол хууль тогтоогчдын зүгээс өгч байгаа. За ялангуяа гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх за мөн тэдгээрийн эрх ашиг хамгаалах заалтуудыг бол хөрөнгө оруулалтын тухай хуульд бол тусгаж өгсөн гэдэг бол тайлбарыг өгч байгаа. Зөвхөн Монгол сонирхлоо илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагч нарыг урьж оролцуулж байна. Тэгэхээр энэ бол форум гэхээсээ илүүтэйгээр илүү үр дүн харагдаж байна. Сая хөрөнгө оруулалтын хууль, зөвшөөрөл мэдэгдлийн хууль, бизнес эрхчлөөний хууль, төрийн өмчт компани хууль, татварын хууль, тэтгэврийн хууль, хувийн нэмэлт тэтгэврийн сан гэд бидний дуустгүй олон жилийн яриа энэ парламентын хугацаанд засгийн газрын 90 хоногт ингээд дуусч байна. Энэний илэрхийлэл болгоод өнөөдөр гадны хөрөнгө оруулагч нар энэ зөвлөлийн хуралд ирлээ л дээ. Тэгээ өнөөдөр 545 сая долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх 7 гэрээ зурагдлаа. Энэ бол амжилт юм. За мөн өнөөдрийн уулзалтын үеэр дэлхийд даяар 65 тэрбум Америк долларын хөрөнгө эзэмшдэг. За Philip Capital Монгол улсад бол офис нээхэр болсноо бол хийдгүү анхаарал татсан үйл явдал лээ. За энэ мэтчлэн 120 гаруй хөрөнгө оруулагчид Монгол улсад хүрэлцэн ирж за тэр дундаа 545 сая Америк долларын хөрөнгө оруулалтыг Монгол улс руу шууд оруулж ирж байгаа. Энэ хэрээрээ өнөөдрийн чуулган уулзалтын үр дүн шуудаар харуулж байна гэж ойлгож болох юм. Тэгэхээр төрийн өмчт компани хууль батлагдсны дараа би 12 дэлхийн төрийн өмчт компани засаглалыг сайжруулах хөрөнгө босгодог менежментийн компанид хүсэлт илэрхийлсэн. Өнөөдөр Английн GM Corp гэдэг компани мөн Монголд танаа тэтгэврийн санг, хувийн тэтгэврийн санг, энэ төрийн өмчт компанийг удирдах, цаашлаа төрийн өмчт компаниудыг олон улсын бирж дээр хөрөнгө босгоход хамтарч оролцъё гэдгээ GM Corp тэр Philip Capital тэр бүгд илэрхийлж байна. Тэр албан ёсоор Сингапурын Philip Capital Монголд орж сонирхлоо илэрхийллээ. GM Corp илэрхийллээ. Дээрээс нь Euronews энэ COP17-тэй холбогдуулаад яг манай энэ коммуникацийн стратеги дээр ажиллаж дэлхийд дахинд яг энэ уур амьсгалын цөлжилтийн эсрэг энэ дэлхийн том хурлыг Монголд хийж байгаа улс яг ямар мессежтэй байх вэ? Яаж хөрөнгө оруулалт татах уу гэдэг дээр ажиллая гэдгийг бол илэрхийлээд тохирцоонд хүрсэн. За мөн өнөөдрийн уулзалтаар гадны банкны салбарыг Монгол улсад байгуулах тухай асуудал бол чухлаар хөндөглөө. За ялангуяа бүр тодруулаад хэлэх юм бол Унгарын OTP банк бол Монгол улсад салбараа байгуулах хүсэлтэй албан ёсоор илэрхийлсэн нь бол өнөөдрийн уулзалтаар бол тохиолоо. Би их хурлын дарга байхдаа Унгарын OTP банктай Zoom-ээр хурал хийжсэн. Тухайн үед банкны хуулийн дээр тодорхой өөрчлөлт орохгүй бол орж ирэхэд бэрхшээлтэй байна гэдгийг хэлсэн. Одоо их хурлаар бизнес эрхчлөөний хуулийг дагалдуулаад банкны хуулинд өөрчлөлт орж байна. Ингэснээр гадаадын банкуд орж ирэх сонирхлоо илэрхийлсний эхлэл болгоод өнөөдөр Унгарын OTP банк Letter of Intention буюу Монголд орж ирэх хүслээ албан бичгээр ерөнхий сайдад илэрхийллээ. Энэ бол үр дүн.
Тэр манай банк Монголын зах зээлд үйлчилгээ үзүүлбэл томоохон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний хөрөнгө оруулалтыг санал болгоно. Гэвч өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд нэвтрэх эрх зүйн орчин төдийлөн таатай биш байгаа. Одоогийн банкны тухай хуулиар нэг хувьцаа эзэмшигч тодорхой хувиас дээш хувьцаа эзэмшиж болдоггүй. Тодорхойлбол банкны үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч түүний холбогдох этгээдийн эзэмших хувьцааны хэмжээ тухайн банкны саналын эрхтэй хувьцааны 20%-аас хэтрэхгүй байна гэсэн заалт бий. Харин ерөнхий сайд учрлын зүгээс энэ эрх зүйн орчныг шинжлэх гэж байгаа нь өнөөдөр манай банк Монголд салбараа нээх хөшөөрөг болсон гэж хэлж болно. За тэгвэл гадны банк Монгол улсад салбараа байгуулах нь ямар ач холбогдолтой юм бэ гэдэг дээр бол иргэдийн зүгээс бол зээлийн хөв буурах боломжтой гэдэг бол хүлээлт бол нэлээдгүй байдаг. За тэгвэл Монгол Улсын төв банкны ерөнхийлөгч одоо Наран Цогтын зүгээс ч гэсэндээ за энэ бол боломжтой гэдэг бол тайлбарыг өгч байгаа юм. За гэхдээ шууд одоо гадны банк орж ирлээ гэхэд тэр дор нь хөв буурна гэсэн хүлээлт байхгүй. За гэхдээ аажимд бол буурах боломжтой гэдэг тайлбарыг өгч байгаа. За нөгөө талдаа бол хямд их үүсвэр нэмэгдэнэ гэдэг бол одоо банкны салбарт нэлээдгүй чухал одоо ахиц дэвшиж болох ийм үйл явдал боллоо гэдгийг бол тайлбарлаж байгаа юм аа. Ямар банк орж ирэх үү, хэр хэмжээний капитал Монгол улсад орж ирэх үү гэдэг бас шууд нөлөөтэй. Зүгээр ямар тохиолдолд одоо бидний хувьд нөгөө их үүсвэрийн зардал өндөр, манай хадгаламж багатай ийм улс орны хувьд бол гадаадын цэвэр капитал, гадны банкны хөрөнгө орж ирэх нь бол маш чухал байгаа юм. Энэ нь өөрөөр хэлбэл их үүсвэрийн зардлыг бууруулна, их үүсвэрийн зардал бууруул мэдээ зээлийн хөв буурна. Тийм учраас яг зээлийн хувьд бол тодорхой нөлөөлөл бодтой гарах ёстой. Энэ чинь гарахаас өөр аргагүй. Энэхүү Унгарын ОТП банк Монголд орж ирэх хүсэлтэд илэрхийлснээр манай улсад гадны банк орж ирэх үүд нэгдэж байна. За цаашлбал Солонгосын 2ч банк Монгол салбараа нээх хүсэлтэд ерөнхий сайдад илэрхийлээд байгааг нь. За одоо хамгийн гол нь засгийн газраас өргөн мэдүүлсэн бизнесийн эрхчлөөний хууль банкны тухай хуулийн шинжилэл батлагдчихвал хууль эрх зүйн хувьд гацаан арилна гэдгийг хэлж байлаа. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж авчраад уулзах тоолонд Монгол улсын засгийн газар хэлсэн амлалттай хүрдэггүй, хууль эрх зүйн орчиндөө шинжилэл хийж чаддаггүй хэмээн шүүмжлүүлж амаа таглуулдаг байсан. Харин энэ удаагийн хоролдоон тис өөр уур амьсгалтанд өрнөлөө. Манай улс хөрөнгө оруулагчдын хүсдэг хууль эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг хийж чадсан гэж Шадар сайдд орж хамт ярьлаа. За олон жил амласан энэ хөрөнгө оруулалтынхаа орчныг сайжруулна гэсэн энэ амлалтаа өнөөдөр ингээд одоо биелүүлээд хөрөнгө оруулагчтай хэлж байгаа. Тухайлбал ямар асуудлууд байгаа юм бэ гэхээр гадны компани Монгол улсад хөрөнгө оруулалт хийлээ гэдэг докторжуулалтын үнэлэх гардуулж өгнө. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээс хамаарат 20 хүртэл жилээр бид нар доктортой орчин үүсгэн хэсэг улс төрөөс хамааралгүйгээр маш чухал. За дараагийн чухал зүйл нь болохоор сэргээг төрчмөж нар салхи батарей ороонгууртэй ногоон улс төрөгч дата центр гэх мэтлэн энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх юм бол гайлын татвар багхгүй. Нөгөө талдаа хэрвээ одоо урт хугацаар хөрөнгө оруулалт хийх юм бол нэмэгдсэн үртгийн албан татварын 4 жилээр хойшлуулах. Тэгээд одоо нөгөө суутган татварыг уртсгах энэ төргээд маш олон одоо хөшүүргүүд орж иж байгаагаа онцлог юм байна. Монголыг зорион ирсэн гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагчдын дунд ногоон эрчим хүч цахим хөгжлийн салбарыг тусгайлан сонжиж хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд цөөнгүй байлаа. За тэдэн дандан салбарын сайд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэлэн болсон томоохон төслүүдэд танилцуулж санал болгосон юм а. За тухайлбал дэлхийд дахинаараа ногоон эрчим хүч болон цахим шилжилт рүү хослон тэмүүлж байгаа энэ үеийг ашиглан Монгол улсыг бүс нутгийн ногоон хэмэл оюуны дата төвийн шинэ хаб болгох хөгжлийн загварыг хөрөнгө оруулагчдад танилцуулсан байна. Ногоон дата төвүүдийг байгуулснаар эрчим хүчийг зүгээр нэг түүхийгээр нь биш дата өгөгдөл болон нэмэн үртэг шингээж экспортлох шинэ гарц нээгдэж байгааг цахим хөгжил инновац харилцаа албаны сайд нэмэн хэллээ. Бид нэр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд өнгөрсөн 7 хоногт ороод ирлээ. Энэ дээр бол Монгол улсыг маш их сонирхож байна. Нэг ялангуяа одоо эрчим хүчний бизнес эрхэлдэг дата төвийн бизнес рүү шилжиж байгаа компаниудын хувьд бол манай Монгол улс маш сонирхолтой байна. Энэ нь яагаад вэ гэхээр хятад улсын хувьд нийт дата төвийнхөө 80 орчим хувийг заавалчгүй юугаар ногоон сэрэг эрчим хүчээр хангах ёстой гэдэг ийм бодлого сая энэ 15 дахь 5 жилийнхаа зохицуултаар хийсэн. Нөгөө талдаа хамгийн том зүйл юу гарч ирсэн бэ гэхээр өөрсдийнх нь дата төвийн цэрэг төрчм хүчээр хийгдэх боломж нь бас одоо багасч эхэлж байна. Тийм учраас шинэ
одоо нутаг дэвсрийг хайж байна. А нөгөө талдаа хятадын зах зээл рүү орох гэсэн олон улсын олон компаниуд байна. Энд одоо түрүүний хэлсэн зохицуултыг хууль эрхцээ орчныг бүрдүүлээд өгөх юм бол эрэх боломжууд өндөр байна гэж ингэж харж байгаа. Мэдээллийн технологийн салбараас гадна хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн их татдаг сэргээгдэх эрчим хүчний салбарт баримталж байгаа бодлогоо салбарын сайд танилцууллаа. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс эрчим хүчний үнийг өртөгтөн ойртуулах асуудлыг хүндсэн байна. Үйлдвэрлэж байгаа өртгөөс нь хямдхан худалдан авдаг байх юм бол энд гадаадын байтугай дотоодын ер нь хинч хөрөнгө оруулахгүй, хинч шинэ ажил хийхгүй. Ийм учраас Монгол улс өнөөдөр эрчим хүчний дутагдалд орчод байгаа юм аа. Тийм болохоор үн тарифын бодлогыг зохистой түвшинд нь авиж нэг талаасаа үйлдвэрлэж байгаа өртөгтөнд өхүүлэх гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад одоо ээлтэй сонирхол татхуйц болгох, нөгөө талаасаа үйлдвэрлэлийн өртгийг бууруулах. Энийг хоёр талаас нь зэрэг хийж Монгол улс эрчим хүчний салбарын үн тариф зохистой түвшинд очих юм байна. Ийхүү Монголын дарганаар урай лоозон уншиж суух биш, салбар бүртээ хөрөнгө оруулалт татах бодит төслүүд бэлэн техник эдийн засгийн үндэслэлүүдийг бариад хөрөнгө оруулагчдтай нүүр тулан уулзсан юм а. 100 гаруй хөрөнгө оруулагч цугласан өнөөдрийн эдийн засгийн зөвлөлийн өргөтгсөн хуралдаан ийхүү үр ашигтай чөлөөлөлт байсныг хөрөнгө оруулагчдын зүгээс онцолж байлаа. Гадаадын хөрөнгө оруулагчид ерөнхий сайдын тавьсан ихтгэл төрүүлж байгааг нуусангүй, гол нь ийм нээлттэй ил тод бодлого Монголын эдийн засгийн өсөлтийг түргэтгэх хөшөөрөг болно гэж үзэж байгаа юм а. Ингээд зарим хөрөнгө оруулагчтай хийсэн ярилцлагаас хүргье. Танай компани Монголын зах зээлийг сонирхон судалж байгаа гэж би сонссон. Тэгвэл яагаад Монгол улсыг сонгосон бэ? Үүнд олон шалтгаан бий. Юуны өмнө би бизнес хийхдээ зүрх сэтгэлээ сонгож шийдвэр гаргадаг. Би Монгол улсыг маш агуу, уужим сэтгэл зүрхтэй улс гэж хэлнэ. Энэ нь надад маш чухал юм а. Гэтэ Монгол улс одоогоор үнэхээр сонирхолтой нөхцөл байдалд байна. Өнөө өглөө ерөнхий сайд бидний идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Япон, Солонгос, Тайван зэрэг зах зээлүүдэд чухал ач холбогдол бүхий нөөц баялаг, нийлүүлэлтийн сүлжээ болон зах зээлийн асуудлуудыг яриандаа онцгойлон дурдж байхыг сонссон. Мөн Европын холбоо болон Америкийн нэгдсэн улс найдвартай нийлүүлэгчид доктортой нийлүүлэлтийн сүлжээг илэрхийлж байгаа гэж би бодож байна. Монгол улсын хувьд энэ шаардлагад бүрэн дүүрэн нийцэх боломж байна гэж би бодож байна. Мөн Монголын эдийн засагч хурдцтай өсөж байна. Монгол улс залуучуудын орон хүн амын хувьд доктортой өссөөр байгаа. Хэдийгээр нийт хүн амын тоо харьцангуй зөөн боловч өсөлттэй байгаа нь энэ төрлийн бүс нутагт төдийлөн түгээмэл биш онцлогийг харуулж байна. Олон эерэг зүйлс зэрэг өрнөж байна гэж би бодож байна. Мэдээж Монгол улсад тодорхой хэмжээний саад бэрхшээл байгаа. Тиймээс ч бид мөн энэ тал дээр дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцож байгаамаа. Тэгэхээр та ерөнхий сайдтай уулзсан. Тэгвэл тэр уулзалтын талаар илүү тодорхой мэдээлэл өгч болох уу? Энэ бол маш таатай, эерэг уур амьсгал дүүрэн уулзалт байсан. Улс төрийн харилцаа холбооны ач холбогдлын талаарх өөрсдийн байр суурь чөлөөтэй хуваалцаж чадсан гэж бодож байгаа. Учир нь альбаа улсад хөрөнгө оруулагчид эрэхтэй урт хугацааны төлөв мөн тухайн орны онцлог нөхцөл байдлыг наривчлан авч үздэг. Өнөө өглөөний илтгэлээс харахад ерөнхий сайд маш зоримог өргөн хүрээний зорилт төвшүүлсэн гэж би бодож байна. Зарим үед бүх зүйлийг нэгэн зэрэг хийх гэж оролдох нь улс төрийн зөрчилдөөнд хүргэх эрсдэлтэй. Миний Японы ерөнхий сайдтай хамтран ажиллаж байсан туршлагаас харахад бүх зүйлийг нэг доор хийх нь төвөгтэй байдаг. Томоохон улс төрийн болон бодлогын багцууд ихэвчлэн аргаан дагуулж хурцтмал байдал үүсгэдэг тул нэг удаадаа нэг бодлогод төвлөрөх нь илүү үр дүнтэй гэж би боддог. Гэхдээ үүнтэй зэрэгцээ дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас ажлуудаа цаг алдалгүй үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь маш чухал гэж би бодож байна. Бид энэ талаар өмнө ярилцсан байсан. Энэ бол зоримог туйлын сонирхолтой сэдвээ. Тиймээс Монголд хөрөнгө оруулалт хийх нь манай үйлчлүүлэгчдийн зүгээс ихээхэн ач холбогдолтой гэж би харж байна. Санацхан үзэгчтэй Монголын эдийн засгийн форумоос та бүхэнд хүрж байна. Бид яг одоо Alpha Capital компани Ноён Луис Сантостой ярилцах гэж байна. Ноён Луис, энэ таны Монголд анх удаа ирж байгаа нь уу? Үгүй өмнө нь ирж байсан. Анх 2013 онд ирсэн.
Тэр үед наадмын үеэр ирээд дараа нь хөдөө майхантай аялсан. Тэр цагаас хойш Монголд үнэхээр их дурласан шүү. Та Монголын нүүдлийн ахуйтай аль хэдийн танилцсан гэсэн үг үү? Тийм ээ, намайг хамгийн их гайхшруулсан зүйл нь энэ соёл үнэхээр бодит, яг байгаагаараа орчиж байгаа явдал. Монголд хүн амын бараг 3/1 нь өнөөдөрч нүүдлийн амьдралын хэм маяга хадгалан амьдарч байна. Энэ үнэхээр гайхамшигтай шүү. Та Монголын эдийн засаг зах зээлийг хэрхэн үнэлэх вэ? Би хятад зэрэг томоохон эдийн засгаас давсан өндөр өсөлттэй хөгжиж байгаа орнуудыг үргэлж судалдаг. Хэрвээ ямар нэгэн улс хятадаас илүү өндөр өсөлтийг 20 жилийн турш хадгалж чадвал тэр улс асар их нөөц боломжтой гэсэн үг. Монгол улс олон жилийн турш хятадаас илүү хурдцтай өссөн. Сүүлийн 5 жилд эдийн засгийн өсөлт жил бүр ойролцоогоор 5-7% байсан. 2015 оноос хойш эдийн засгийн хэмжээ бараг 2 дахь өссөн. Бид ч үүнийг анхааралтай ажиглаж ирсэн. Тухайн улсын засаглал төрийн тогтолцоон тогтворгүй болж эрсдэл дарамт учруулж эхэлмэгц бид оронд нь тухайн улсын эдийн засгийн өсөлтийг голчлон анхаардаг. Тэгвэл Альпак Капиталын Монголыг сонирхож байгаа гол шалтгаан юу вэ? Бид Төв Азийн хэд хэдэн улсад хөрөнгө оруулалтын сангуудтай идэвхтэй ажилладаг. Манай зорилго бол тухайн улсын компаниудыг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц компани болгож дараа нь дэлхийн зах зээлд гаргах юм. Ийм төрлийн сангууд бидэнд бий. Монгол улс ч цаашид ийм хөрөнгө оруулалтын их усүр эсвэл хөрөнгө оруулалтын чиглэл болох бүрэн боломжтой. Монгол улс Төв Азийн бусад орноос ялгаатай нь далаад гарцгүй. Орос, Хятад гэсэн хоёр том хөршийн дунд оршдог. Энэ нь хөрөнгө оруулалтын хувьд ямар сорилт боломжийг бий болгож байна вэ? Далаад гарцгүй орн зөвхөн Монгол биш. Төв Азид ч Европт ч ийм улс олон бий. Хэрвээ логистикийн дэд бүтэц сайн хөгжсөн бол энэ нь асуудал биш. Жишээ нь бид Португалаас бараагаа далаагаар тээвэрлэдэг. Харин эндээс төмөр замаар тээвэрлэнэ. Үндсэндээ ялгаа байхгүй. Азербайджан, Узбекистан зэрэг улс жилд 6-7% өсөлттэй хөгжиж, институтийн шинжилэлт хийж, манайх шиг хөрөнгө оруулагчдыг татаж чадсан шүү дээ. Монгол хүн амын хувьд харьцангуй цөөн, газар нутаг өргөн. Энэ нь өөрийн гэсэн давуу тал болон сул талтай. Том зургаар нь харуул бусад орноос баг зэргийн өөр нөхцөлтэй л гэсэн үг. Үндсэндээ дундаж давхаргын өсөлт, нийгмийн хөгжилтэй холбоотой хэрэгцээ бүх улсад адилхан байдаг. Монгол улсад шинэ эмнэлгүүд хэрэгтэй, бүрэн дунд сургуулиуд хэрэгтэй, жижиглэн худалдааны сүлжээ өргөжих шаардлагатай. Хүн ам өсгийн хэрээр хүнсний үйлдвэрлэл нэмэгдэх хэрэгтэй. Тиймээс хөрөнгө оруулалтын үндсэн стратеги нь бусад орнуудтай төстэй гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Монгол улс болон Монгол улсын засгийн газарт өгөх таны зөвлөгөө юу вэ? Хамгийн түрүүнд анхны хөрөнгө оруулагчдыг татах тогтолцоо платформыг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл Rio Tinto шиг дэлхийн хэмжээний томоохон компаниудын хувьд шинэ зах зээлд орох нь харьцангуй амар байдаг. Rio Tinto Монголд орж ирснээр хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил нэмэгдэж, улмаар дагаад өөр олон жижиг компаниуд орж ирсэн шүү дээ. Одоо илүү их хэмжээний илүү олон төрлийн хөрөнгө оруулалт татъя гэвэл хоёр төрлийн хамтарсан хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах хэрэгтэй. Ингэснээр компаниуд тухайн улсад хөрөнгө оруулах итгэл нь нэмэгдэнэ. Өмнөд Солонгос, ойрхон орнууд, Төв Азийн орнууд эдийн засгийн хөгжлөө хурдсахын тулд бүгд л ийм арга хэрэгэлсэн. Америк нэгдсэн улс, Хятад зэрэг орнууд ч ойрхон орнуудын зарим улстай ийм сан байгуулж байсан. Жишээ нь хэрэв Монгол улс ойрхон орндоос хөрөнгө оруулалт татахыг хүсвэл тухайн бүс нутгийн аль нэг улстай хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж болно. Үүний дараа хувийн хөрөнгө оруулалтын сангууд орж ирнэ. Эцэст нь хувийн компаниуд өөрсдөө хөрөнгө оруулалт хийж эхэлнэ. Энэ бол үе шаттайгаар өрнөдөг үйл явц. Нэг шөнийн дотор бий болчихдог зүйл биш ээ. Цаг гарган ярилцсанд баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт нь амжилттай, өргөөжтэй болно гэдэгт итгэлтэй байна. Маш их баярлалаа. Үзэгчдээ бид яг одоо эдийн засгийн форумаас та бүхэнд хүрч байна. За яг одоо VP Capital компани хамтран үүсгэн байгуулагч ноён Roland Nash-тэй ярилцах гэж байна. Welcome to Mongolia, sir. Thank you. It's good to be here. Өнөөдрийн эдийн засгийн форумын талаар та ямар сэтгэлдтэй байна вэ? Маш гайхалтай. Би дөнгөж сая ерөнхий сайдын Монгол улсын засгийн газрын төлөвлөгөөний талаар хийсэн илтгэлийг нь сонслоо. Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагчдад тусгайлан цаг арган ярилцаж байгаа нь маш сайхан хэрэг ба түүний хэлсэнчлэн Монгол улс бизнес хийхэд нээлттэй орн гэдгээ үүгээр илэрхийлж байна. VPE Capital-ын Монгол дахь үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгнө үү? VPE Capital шин зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг онцлогтой. Хувийн хөрөнгө оруулалтын сан Казахстан болон Гүржид хөрөнгө оруулалт хийж байсан туршлагатай. Мөн бид цаашдаа Монгол улсад ч хөрөнгө оруулалт хийхээр зорж байна.
Бид олон салбарт хөрөнгө оруулалтыг хийх сонирхолтой байгаа. Бидний хувьд хамгийн чухал нь хөрөнгө оруулалтад нээлттэй улс орнууд байдаг. Монгол улс одоогоор хамгийн боломжит зах зээл гэж бид үзэж байна. Монголд хөрөнгө оруулалттай холбоотойгоор ямар боломж бэрхшээлүүд байна гэж та харж байна вэ? Боломжийн тухайд Монгол улсын эдийн засгийн өсөлт хэдийгээр доктортой үргэлжилж байгаа хэдий ч үнэндээ дөнгөж эхлэл шатандаа байна гэж би харж байна. Ирэх 10 орчим жилд хүчтэй эдийн засгийн өсөлт гарах боломж байгаа гэж үзэж байгаа. Мөн одоогоор Монголд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа гадны хөрөнгө оруулагчид харьцангуй цөөн байна. Тиймээс бидний гол зорилго бол гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэнэ гэж найдаж байгаа яг энэ үед бусад хөрөнгө оруулагчид олноороо шуурхаас өмнө төрүүлж орж ирэх явдал юм а. Монгол орн мэдээж байгалийн баялаг ихтэйж байгалийн нөөц ихтэй өөр улс орнуудад бас байгаа. Миний бодлоор Монголын тэднээс ялгарх онцлог нь гадаадын хөрөнгө оруулалтыг улс орондоо татах тал дээр улам илүү нээлттэй болж байгаа явдал юм а. Мэдээж Монгол улс залуу ажиллах хүчинтэй энэ ч бас чухлаа. Гэхдээ хамгийн гол нь Монгол улс бизнес хийхэд нээлттэй гэсэн ойлголт нь над шиг олон хүмүүсийг энд ирж хөрөнгө оруулах талаар бодоход ихээхэн түлхэц болж байна. Эцэст нь энэ чуулганаас та бодит ямар үр дүн гараасаа хэмээн хүлээж байна вэ? Миний хувьд өмнө хэд удаа Монголд ирж байсан учраас Монголын талаар нэлээд сайн мэдлэгтэй болсон. Миний зорилго бол засгийн газараас хэрэгжүүлэхээр зорж байгаа өөрчлөлтүүдийн талаар баталгаатай тодорхой ойлголт авах явдлаа. Тухайн өөрчлөлтүүд бодитоор хэрэгжиж би ирэх 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийхдээ мөнгө маань үр ашигтай зарцуулагдана гэдэгт итгэлтэй байх. Мөн шинжлэлийн хөтөлбөр доктортой зөвхөн сайжраа зогсохгүй миний хөрөнгө оруулах тухайн хугацаанд төрийн бодлого доктортойгоор хадгалагдана гэдэгт баталгаатай байхад нь чухал юм а. Okay, thank you for your time, sir. I hope you have a great day today. Thank you. We are very excited that the new Бид Монголын талаар маш их өөдрөг сэтгэгдэлтэй байна. Шинээр томилогдсон ерөнхий сайд эдийн засгийг бүхэлд нь өсгөх шинэ бодлого дэвшүүлсэнд бид баяртай байгаа бөгөөд тэр өсөлттэй хамтдаа хөгжихийг хүсэж байна. Тиймдээч бид Монголд хөрөнгө оруулах боломжуудыг судлахаар ирсэн. Манай компани бол Сингапурт төвтэй маш том санхүүгийн группийн нэг хэсэг бөгөөд дэлхийн 15 улсад салбартай хувийн хөрөнгө оруулалтын сан эзлүүлдэг. We have offices in 15 countries. Oh wow. Та компанийнхаа хувийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны талаар товч танилцуулж болох уу? We do investments into private Бид Сингапур, Аз болон Америк дахь хувийн хвшлийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Манай сангууд Сингапурын засгийн газрын зөвшөөрлөтөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Бид компаниудад хөрөнгө оруулж өсөлтийг нь дэмжиж, үн цэнийг нь нэмэгдүүлээд цаашлаад хөрөнгийн биржид хувьцаа гаргах буюу IPO хийх, эсвэл стратегийн худалдан авалтаар борлуулах хүртэл хөгжүүлэхэд тусалж ажилладаг. either IPO or do via a trade sale. So are you Танай хувийн хөрөнгө оруулалтын компани Монголд хөрөнгө оруулах сонирхолтой юу? investing? Yes, indeed we are. That's why we are. Тэгэлгүй яах вэ? Мэдээж сонирхолтой. Тэм ч учраас бид Монголын эдийн засгийн форумд оролцохоор ирээд байна. Мөн энэ үеэр манай Philip Capital Group үнэт цаасны салбарын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зорж байгааг хэлэхэд таатай байна. Which group? Philip Capital Group. Oh, I see. So Монголд хөрөнгө оруулахад тулгарч байгаа сорилт болон боломжуудыг та хэрхэн харж байна? Mongolia. Mongolia is a very new market and of course it was. Монгол бол харьцангуй шинэ зах зээл. Мэдээж хууль эрхцэн орчин нь олон боловсронгуй болоход тодорхой хугацаа шаардлагатай. Мөн улсын эдийн засгийн бүтэц дэд бүтэцч аажмаар хөгжиж бэхжтэй. Чухам ийм учраас энд маш их боломж бий гэж харж байна. That's why there are opportunities. Энэ жилийн чуулганы уран аналог буюу нэй чөлөөлөе гэсэн ураатай байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ? Name to unlock the. Миний бодлоор маш оновчтой нэр байна. Эдийн засгийн төгжээг тайлж боломжийг нээ гэсэн санааг илэрхийлж байгаа бөгөөд Монголын эдийн засагт ашиглагдаагүй асар их боломж нөөц байгаа гэж харж байна. Potential in the economy itself. Та энэ удаагийн форумаас ямар үр дүн хүлээж байна? Цаашид ийм төрлийн олон чуулган зохион байгуулагдаж, улам олон хөрөнгө оруулагч Монгол руу орж ирээсэй гэж хүсэж байна.
Санаацхан үзэгчдээ бид яг одоо Монголын эдийн засгийн форумаас Southwest Holdings компани гүйцэтгэх захирал хамтран үүсгэн байгуулагч ноён Теодорос Ашинафтай ярилцлах гэж байна. Welcome to Mongolia, sir. Thank you. Is it your first time here? This is my third time. Та манай улсад 3 дахь удаага ирж байгаа юм байна. Та Southwest Holdings компанийнхаа талаар товч танилцуулж өгнө үү? Southwest Holdings бол олон салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм. Бид голчлон эрчим хүчний салбарт тэр дундаа газрын тос, байгалийн хийн чиглэлээр ажилладаг. Мөн Монгол улсад ямар хөрөнгө оруулалтын боломж байгааг судлах сонирхолтой байгаа. Эрчим хүч бол Монгол улсын эдийн засгийн томоохон салбарын нэг. Монгол улсын боломжийг гадаадын хөрөнгө оруулагчийн өнцгөөс хэрхэн харж байна вэ? Өнөөдөр ерөнхий сайдын илтгэлээс харахад Монголд эрчим хүчний үн маш сонирхолтой түвшинд байна. 1 кВт цагийн үн ойролцоогоор 4 цент байгаа нь хиймэл оюун ухааны дата төвүүдийг хөгжүүлэхэд маш өрсөлдөхүйц нөхцөл гэж харж байна. Энэ чиглэлийг Монголын зах зээлд цаашид илүү хөгжүүлэх боломжтой гэж бодож байна. Өнөөдрийн эдийн засгийн форумаас ямар үр дүн хүлээж байна вэ? Юуны өмнө Монгол улсад хэрэгжүүлж буй бүтцийн шинжилтүүдийг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа. Мөн Монгол улс, Орос, Хятад гэсэн дэлхийн 2 том зах зээлийн дунд байрладаг стратегийн давуу талтай улс учраас ямар боломжууд нээгдэж байгааг судлах сонирхолтой байна. Олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын боломжуудын талаар цогц ойлголт өгөх нь энэ боломжийг ашиглах хамгийн зөв арга гэж бодож байна. Gem Capital компанийн хувьд Монголын зах зээл юугаараа сонирхол татаж байгаа вэ? Мэдээж бид эрчим хүчний салбарыг хамгийн их сонирхож байна. Мөн Монголын эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг ч мөн судалж байгаа. Одоогийн байдлаар Монгол дахь хөрөнгө оруулалтын боломжууд бидэнд маш сонирхолтой санагдаж байна. Манай компани бол хөрөнгийн удирдлагын болон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын холдинг компани юм. Бид хөгжиж буй зах зээлүүдэд хөрөнгө оруулдаг. Тиймээс манай GEM нэр нь Global Emerging Markets буюу дэлхийн хөгжиж буй зах зээлүүд гэсэн утгыг илэрхийлдэг. Бид Монголд байгаа хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцахаар ирсэн. Монгол улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын төлөө ихээхэн хүчин чармаалт гаргаж, төр хувийн хвшлийн түншлэл зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд шинэ түншүүдийг эрэлхийлж байгааг бид харж байна. Бидний хувьд энэ бол Монголд хийж буй анхны айлчлал. Бид Төв Азийн бусад улс орнуудад хөрөнгө оруулалт хийж ирсэн. Харин одоо Монгол улсын талаар илүү сайн ойлголттой болж Монголын засгийн газартай хамтран ажиллах боломжийг судлахыг хүсэж байна. Gem Capital компанийн хувьд Монголын зах зээл юугаараа сонирхол татаж байгаа вэ? Яагаад Монгол улс гэж? Монгол бол маш сонирхолтой улс гэж бид үзэж байна. Учир нь Орос, Хятад гэсэн 2 том улсын дунд стратегийн чухал байршилтай. Мөн асар их байгалийн баялагтай бөгөөд тэдгээрийг хөгжүүлэхийн тулд хамтран ажиллах түншүүдийг хайж байгаа шүү дээ. Бид ийм үйл явцад үн цэнтэй түнш байж чадна гэж бодож байна. Гэхдээ эхлээд Монголын талаар илүү сайн ойлголттой болох хэрэгтэй. Тиймээс бид энд өнөөдөр ирээд байна. Өнөөдөр өглөө ерөнхий сайдын болон засгийн газрын танилцуулга бидэнд маш их сэтгэл төрүүлсэн. Бид уул уурхай эрчим хүч зэрэг хэд хэдэн салбарыг судалж үзэн. Ялангуяа эрчим хүчний салбарт илүү их анхаарал хандуулж байгаа. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Эсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 25-наас 28-ны хооронд зохион байгуулагдсан. Энэ жилийн эсэлтийн шалгалтад 49,014 шалгуулагч хамрагдсан. Үүнээс 194 шалгуулагч 800 оноо авсан байна. Энэ жилийн хувьд өндөр оноо авсан шалгуулагчдын тоо өнгөрсөн оноос өссөн үзүүлэлттэй байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал математикийн хичээлд 42, нийгэм судлалд 47, англи хэлний хичээлд 33, түүхийн хичээлд 2 шалгуулагч 800 оноо авчээ.
Нийт 800 он авсан сурагчдын тоо өнгөрсөн жилдээ харьцуулахад 31-ээр өссөн үзүүлэлт юм. Харин энэ жил шалгалтын явцад 22 сурагч шалгалтын журмыг зөрчиж гар утсаа ашигласан учраас шалгалтын оноог хүчингүй болгожээ. Энэ жилийн эсэлтийн шалгалтын хэмжээс онооны дундаж өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ижил түвшинд буюу 499-ээс 500-ийн хооронд байна. Эсэлтийн шалгалтын оноотойгоо санал нийлэхгүй байгаа сурагчид ирэх 5 хоногийн хугацаанд шалгалтын материалтайгаа танилцах боломжтойг боловсролын үнэлгээний төвөөс сануулж байлаа. Энэ жил математикийн хичээлийн эсэлтийн шалгалт өгсөн сурагчдын тоо өнгөрсөн жилээс 1819-оор нэмэгдэж нийт 33114 шалгуулагч өгчээ. Харин орос хэлний хичээлээр эсэлтийн шалгалт өгсөн сурагчдын тоо 40 гаруй хувиар буурч тус хичээлээр хамгийн цөөхөн сурагч буюу 499 шалгуулагч өгсөн байна. За энэ жилийн энэ статистикаас бас хараад үзэх юм бол бас нэг анхаарал татах зүйл нь хэм бол өмнө жилүүд дээр олон улсын шалгалтыг хувийн сургуульд төгссөн сургуулагчид илүү голдуу өгж оноогоо дүүцүүлэх хүслээ гаргадаг байсан бол өнгөрсөн жилээс эхлээд энийг улсын сургуульд сур төгсөж байгаа хүүхдүүд олон улсын шалгалт өгөөд дүүцүүлсэн оноогоо дүүцүүлэх хүсэлтийг гаргаж байгаа нь их хувийг 70 орчим хувийг эзэлж байгаа гэдэг бас ийм эерэг үр дүн бас энэ дээрээс харагдаж байгаа. Тэгэхээр заавал олон улсын хөтөлбөрөөр хичээсэн суралцагчид олон улсын шалгалт өгдөг зүйл биш байх нэ. Ердийн үндсэн хөтөлбөрөөр хичээлж байгаад өөрийнхөө бэлтгэдээ сайн хангаж байгаад олон улсын шалгалтыг өгөөд өссөн дуунаагаа аваад тэрийгээ эсэлтийн шалгалтын дуунаатайгаа дүүцүүлээд ингээ явах боломж нь бас нээлттэй байдаг байна гэдгийг бас нэс харж болох нь байна. Эсэлтийн шалгалт дуусч ихтэй сургуулиудын ур чадварын шалгалт өнөөдөр болон маргааш явагдаж байна. Улсын хэмжээнд 68 ихтэй сургууль эсэлт авч байгаа юм а. Тэр дундаа анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эсэлт таагдсан гэдгийг холбогдох их сурвалжууд мэдээллээ. Харин бусад ихтэй сургуулиудын эсэлт авах хугацаа эх сарын 9-ний хүртэл үргэлжлэн гэдгийг боловсролын ерөнхий газраас илэрхийллээ. Энэ жил эсэлтийн шалгалт өгсөн сурагчдын тоо өнгөрсөн оноос 5600-аар нэмэгдсэн. Үүнтэй холбоотой ихтэй сургуулиуд эсэгчдийн тоогоо нэмэхийн зэрэгцээ энэ хавар дийлэнх их сургуулиуд 10-аас 15 хувиар төлбөрөө нэмэгдүүлсэн гэдгийг холбогдох их сурвалжууд мэдээллээ. Түүнчлэн энэ жил их сургуулийн босго оноонд хүрээгүй сурагчдад дээд боловсролын хөтөлбөрт хамрагдах саналыг өгч байгаа гэлээ. Ур чадварын шалгалтуудыг 29 30-ны өдрүүдэд орон нутагт зохион байгуулах ажил өгч байна. Улаанбаатарт бол сургуулиуд дээр соёл урлагийн сургууль, шинжлэх ухааны технологийн сургууль, архитектурын мэргэжлийн хөтөлбөрүүд тэгээ бусад дизайны хөтөлбөрүүд гэх юм зургийн хичээлээр авдаг шалгалтууд бол 29 30-нд энэ сургуулиуд дээр зохион байгуулалтад явж байгаа. Энэ шалгалтуудын үр дүн гаргахаар 7 сарын 1-ээс зарим мэргэжлийн нислэлтэй авахар байгаа. Одоогийн мөрдөгдөж байгаа журамд эсэлтийн шалгалтын босго оноог 6 сарын өмнө батлаж нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй байдаг. Харин эх жилээс босго оноо 3 жилийн хугацаатай жил бүр агсан байдлаар батлан гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт болон нийлүүлэлттэй уялдуулж тогтоохоор төлөвлөжээ. Нөгөөтэйгүр эх жил эсэлтийн шалгалтаа өгөхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт саад шалгалтыг сонгож өгөх боломжийг сурагчдад олгохоор төлөвлөж байна гэлээ. 10 жил нэг удаа зохион байгуулагддаг Азийн цэвдгийн 3 дугаар баг хурал манай улсад өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаар цэвдгийн хэмжээ багассантай холбоотой тулгамдж буй асуудлуудын талаар салбарын мэргэжилтнүүд хэлэлцлээ. Дэлхийд хамгийн их цэвдэгтэй топ 5 улсын нэг нь манай улс гэж тооцогддог. Товчхондоо бол цэвдэг тархалтын өмнөд хязгаар юм. 1971 оноос хойш манай улсын цэвдгийн хэмжээ 50%-аар буурч одоо нийт газар нутгийн 29%-ийг цэвдэг эзлэж байна. Цэвдгийн хэмжээ багасгах нь гадаргын ус багасж цөлжилтөд хүргэдэг. Тийм ч учраас Монгол орны цэвдэг багасгах нь дэлхийд дахинаа тэр дундаа Азийн цөлжилтөд хамгийн чухал нөлөөтэй гэдгийг олон улсын судлаачид онцолж байлаа. Уур амьсгалын өөрчлөлт дулаарал бусад улс орнтой харьцуулахад манай улсад 2 дахин хурдацтай явагдаж байна. Тийм ч учраас манай улсад цэвдэг хамгийн хурдацтай устж байгаа ажээ. Үүнээс гадна төмөр болон хортон шавжид өртсөн ой мод болон бэлчээрийн дааз хэтрэлтээс үүдэлтэй газрын доройтол нь цэвдгийн хэмжээ хумигдахад өлөмч нөлөөлж байгааг судлаачид хэлж байлаа. Цэвдэг бол одоо Монгол орнд байгаа байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд байгалийн нөөцүүдийг дэмжиж өгдөг тухайлах юм бол усны их ус өргөртгүүл явц чухал нөлөө үзүүлдэг. Ган одоо 2 жил ургахад болсон за тухайн газар нутагт байгаа ургамал ургахад эерэг нөлөө үзүүлдэг ийм тата нөлөө бий. Нөгөө талаас цэвдэгтэй
газар нутгуудын барилга байгууламж дэд үтцэд бас тодорхой хэмжээний сөрөг нөлөө илэрдэг. Манай улсын хойд бүсийн 31 сумыг дамна нь цэвдэг тархсан байдаг. Гэвч дулаарлын улмаас ирэх 60-аас 70 жилийн дараа Монгол орны цэвдэг бүр мөсөн устдах эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь усны хомсдол цөлжилтийн аюул бидний хаяанд ирснийг сануулж байна. Цэвдгийг хадгалж үлдэх хамгийн үр дүнтэй арга бол мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал юм. Үүнээс гадна цэвдэг ихтэй бүс нутгийн онцлогт тохирсон дид бүтэц бүтээн байгуулалт хийдэг олон улсын шилдэг туршлагыг эх орондоо нутагшуулах шаардлагатай салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Одоогийн нөхцөлд цэвдэг хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж түүнд тохирсон загварчлалыг гаргах нь чухал. Аз ТV-ийн цэвдэг нь Хойд Америк болон Арктикийн цэвдэгтэй харьцуулахад газар зүй, уур амьсгал, бүтцийн хувьд маш өөрмөц дахин давтагдшгүй байдаг. Гэтэл маш олон янзаар хурдцтай багасж байна. Тэр дундаа Монгол орны цэвдэг нь дэлхийн шинжилгээ ухаанд онцгой байр суурь эзэлдэг. Тийм ч учраас тусгай судалгаа, загварчлал зайлшгүй шаардлагатай. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол орны ойн түймэр болон хөнөөл шавьж байгаа бусад одоо зөв бус ашиглалтын улмаас бол ихээхэнд оройтол орж байгаа. Тэгэхээр одоо мөнх цэвдгийг барьж байгаа бас тодорхой хэмжээнд тусгаарлаж байгаа. Одоо нарны хит сонолтод ч юм уу нарны туянаас тусгаарлаж байгаа. За энэ гол одоо тусгаарлагч маань тэгэхээр энэ ой хувьд болохоор ерхийдөө доройтсон тэр одоо хэсгүүдийг бол биднээс айшгүй нөхөн сэрэх шаардлагатай гэсэн. Нэгсэндээ буцаага тэр тусгаарлагч буюу тэр ойгоо бий болох шаардлага гарч иж байгаа гэсэн. Азийн цэвдгийн 3 дугаар баг хурал эх сарын 2-ны хүртэл үргэлжлэх юм а. Энэхүү хуралд 23 улсын 300 гаруй төлөөлөгчид оролцож байна. Энэхүү хурлаас гарсан санал үр дүнг олон улсын цэвдгийн холбоонд хүргүүлж шийдвэрлэн гэлээ. Өнөөдөр Налах дүүрэгт шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол боллоо. Энэхүү дулааны станц нь 3 үе шаттай баригдах бөгөөд нийт 256 мегаватт хүчин чадалтай, эхний ээлжинд 79 мегаваттыг энэ намартай ашиглалтанд оруулна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Уг дулааны цахилгаан станц ашиглалтанд орсноор 7900 өрх, 13-аас 19 мянган айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангах юм байна. Налах дүүрэгт улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барина. Шинэ дулааны станц ашиглалтанд орсноор орон сууцны хороол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Ганц байсан шилний үйлдвэр Налахад байсан. Ер нь бол Налахын түүхэнд бас сүүлийн одоо 40-50 жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт дэд бүтцийн ажлуудыг хийгдэж. Энэ бол дулааны станцыг шинээр шинэ байршил дээр барих. Нийт одоо хүчин чадал нь бол 216 мегаваттын хүчин чадалтай. За эхний үе шат нь бол 79 мегаватт юм. Тэгээд дулааны станц эрчим хүчний одоо хангамж байж бид энэ хот төлөвлөлтөй бодиттой хэрэгжүүлнэ. Айл өрхүүд орон суусчуулна, сургууль цэцэрлэгийн ажлууд явна, аж ахуй нэгж бизнесийн одоо үйл ажиллагааг хэлнэ. Тэр хэрээрээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрахын боломж өсөл бүрдэж байгаа. 1990 оноос хойш манай аслагдсан 3 дүүрэг болох Налах, Багнуур, Багангаа дүүргүүдийн маань Налах дүүрэгт одоо хамгийн том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын ажил шаваа тавьж байна. Энэ ажлыг олон жил хүссэн хүлээсэн Налахчууд. Учир нь ихээр одоо манай Налах дүүргийн одоогийн ажиллаж байгаа дулааны станц маань 69 мегаватт. Үндсэндээ хүчин чадалт тулцсан. Ямар ч нөөцгүйгээр өвлийн ачаалын үед аварын байдалтай ажиллаж өнөөдрийг хүртэл ирсэн. Манай одоо дулааны станц хамт олон бүхий л хүчин чадлаараа идэх зүтгэлээрээ өнөөдрийг хүртэл ямарсан Налахчуудыг гал алдаахгүйгээр ажиллаж ирсэн. Налах өөрөө энэ аялал жуулчлалын бүс нутаг горхит хэрэлжид жил дунджаар 500 мянган жуулчин орж амарч байна. За нэг хүнд ногдвол 10 жуулчин гэдэг бол өөрөө эдийн засгийн хамгийн том өгөөчтэй ийм дүүрэг. Дээрээс нь 7850 га газрыг бид нар барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр эдийн засгийн тусгай бус болгоцсон байж байгаа. За энэ хоёрыг түшиглээд явхад бид нар бүрэн бие даагаад за одоо Улаанбаатар хотоос төсөв татаас авахаас илүү өөрсдийнхөө хөгжлийн концепц болоод өөрсдийнхөө бүрдүүлж байгаа татварын орлогоор нийгмийн асуудлыг шийдэж явах бүрэн боломжтой. За энэ дулааны станц маань бол бас орсноор 1 сая гаруй метр квадратыг одоо халаах хүчин чадалтай ийм дулааны станц. За инхээр бол нааша төвлөрлийг сааруулах. За дээрэс нь одоо Улаанбаатар хот болон энэ говийн болон Зөв аймагуудыг холбож байгаа хамгийн том эрүүл мэндийн төв болох боломжийг бид нар бүрдүүлж тооцоо судалгаагаа хийсэн байж байгаа. Өнөөдөр Налахын одоо дулааны станц маань 42 мегаватт орчим дулааныг үйлдвэрлэж байгаа. За энэ дулаан маань бол үндсэндээ 3000 айл өрх,
За нэг 100 орчим том жижиг байрыг одоо халаагаад ингээд хүчин чадал нь дуусчихж байгаа. Үндсэндээ бол налах дүүрэг барилгаж гэхээр одоо дулааны их усүрээс бол одоо хязгаарлагдчихад байгаа. Тэгэхээр энэ 79 мегаваттын хүчин чадалтай дулааны станцыг барьж байгуулснаар налах дүүрэг маань одоо барилгажилт орон сууцуулалт явуулах. За үүнийгээ дагаад бас үйлдвэрлэл явах юм үндсэн одоо дэд бүтц бий болж байгаа. Энэгээр бол маш чухал ач холбогдолтой байгаа. Одоо энэ төсөл маань ер нь бол үндсэндээ 216 мегаватт өргөтгөл хийгдээд болох ёстой. Эхний ээлжийн 79 мегаватт нь одоо ажиллана эхэлж байгаа нь энэ байгаамаа. Тэгээд энэ маань цаашдаа Оросын төсөв дээр суугдаад явах. 79 мегаваттын ажил маань бол 3 хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсгийн ажил нь бол одоо тендер зарлагдаад манай компани шалгараад одоо өнөөдөр ажиллаа эхэлж байна. Дараагийн 2 хэсгийн ажлууд нь бол удахгүй тендер зарлагдаад ингээд явах хаа. Энэ 3 ажил нийлж нэг багц ажил болоод 79 мегаваттын станц байна. Одоогийн төлөвлөж байгаа дараагийн 2 багцын ажил дээр улсын төсвөөр мөнгөн суугдаад одоо асуудалгүй шийдэгдээд явах юм бол ирэх намар гэхэд одоо дулааны эрчим хүчээ үйлдвэрлээд налах хотод бол дулааны түгээж эхлэх ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Нийт өртгөн 1-р багцын өртгөн 53 тэрбум төгрөг. Налах дүүрэг Улаанбаатар хоттой хамгийн ойрхон дүүрэг учраас жилээс жилд хүн ам нь өснө нэмэгдэж байна. Тус дүүрэг нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд аялал жуулчлал, аж үйлдвэрлэсэн хот болон хөгжөөж бүтээн байгуулалт өрнөж байна. Тодорхойлбол 7850 га талбайд налуу ухаан эдийн засгийн тусгай бүс байгуулж Улаанбаатар Чойр замын үе чиглэлийн тээврийн коридорыг түшиглэн логистик, хөнгөн үйлдвэрлэл, нэмэн үртэг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийн томоохон зангилаа болжээ. Налах үйлдвэр технологийн паркт 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэрийн барилга ашиглалтанд орж иргэдийг ажлын байраар хангаж байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.